Монголын бурхан шинжлэлийн төв гандагчлалын хийдээс олон үйл ажиллагаа явуулдгийг нэг болох за 6 заслын тухайд ярилцахаар гандагчлалын хийдийн 6-аач гэвч очир удламыгаа урьж оролцуулаад байна. За танд энэ өдрийн амар амгаланг айлтгая. За сүстэй олондоо энэ өдрийн амар амгаланг айлтгая. За ялангуяа сүстэн олнууд одоо тулгамддаг зүйлүүд маш олон байдаг тийм ээ. Жилийн өнгө, за одоо мөр гаргах, засал ном гэдэг одоо маш олон зүйл байдаг. Тэгэхээр энэ тухайд төрүүлээд хамгийн эхлээд жилийн өнгийн тухай ярилцах гэж байна. Та энэ жилийн одоо сүрээр дарагч хэмээх мор жил гарч байгаа. Энэ жил ямар өнгө аястай байна гэдгийг та сүстэй олондоо тайлбарж хэлж өгөөч. За тэгэхээр жилийн өнгийг тооцоолоход бол одоо жилийнх нь үүднээс нь тооцоолж байна. Мөн шороо өхрийн үүднээс тооцоолж байна. Мөн цасан ширхгийн амт гэдэг ингээд тооцоолоод бодог 2-3 янзын арга байдаг л дээ. 60 жилийн одоо онцлогоор нь ягталж хийсэн бай сүрээр дарагч гэж. Тэгэхээр сүрээр дарагч гэдэг нь бол энэ жилийн хувьд ард иргэд нийт зон олны хувьд бол одоо өвчнгүй амар амгалантай дээрэс нь одоо хууль цаасны хувьд бол их чангарсан тийм жил болно гэсэн тийм сайхан жилийн өнгө гарч байгаа. Хаврын уур орох өдөртөө уялдуулан шороо өхрийн шинжийг шинждэг. Тэгэхээр шороо өхрийн шинжээр бол энэ жил одоо бас улаан толгойтой, улаан биетэй, хөх гидстэй, цагаан одоо шээртэй тийм үхэр гарч байгаа. Махбодын зурхай ухаанаар бодож тооцоолж ингэж үхрэн дээр гарсан өнгийн тайлбарладаг. Үхрээр жилийн өнгө тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол улаан толгойтой эвэр сүүлчих нь бол шар тийм гарч байгаа. Шар өнгө гэдэг шар гарч байгаа учраас ер нь бол өвс ногооны хувьд бол дийлгэр тийм сайхан жил болно гэж. Тэгэхээр толгойн өнгөөр бол улирал болгоны их, сар болгоны одоо их энтрийг тооцоолдог. Тэгэхээр улирлын их, сарын ихэнд бол мөндөр бас жаахан халуун тийм маягийн жил гарч байгаа. Жилийн биеийн өнгө улаан гарч байгаа учраас улирлын дундуураа, жилийнхаа дундуураа бол бас жаахан гантаа дөө. Тиймэрхүү янзын жил гарч байгаа. Ерөнхийдөө бол энэ жил их буян тогтсон ийм сайхан жил гарна гэсэн шороо өхрийн шинжээрээс тийм сайхан жил гарч байгаа. Жилийнх нь өнгөнд талаас ч гэсэн тийм сайхан өнгөтэй жил гарч байгаа гэж ингэ тооцоологдсон. Тэр хар нохоо ам одоо энэ жил хаанаа тохиож байна нэгт. Хоёрт одоо хар нохоо амар одоо зөвлөгч юм ээ. Элдв одоо сайн зөвлөг хийх зөвлөдөө гэж одоо бас тэгж сонссон. Энэ тухай та тодруулж өгч. 7 янзын үзүүлэлтээр жилийн татхрын зургааг тооцоолж гаргадаг л да. Тэгэхээр яг хөө тэр зүгчиг мөр гаргах бол орж байгаа юм. Тэгэхээр зүгчийг гаргана гэдэг бол хямар лундааныхаа зүгт гараад буян гიშгийнхаа зүгээс ирдэг тийм. Тэгэхээр энэ жилийн хар нохоо ам бол ур зүгтэй байгаа. Тийм дээр сууж байгаа улсууд хямрын зүг нь хар нохоо амд харж байгаа учраас зүүн зүгт, эмийн зүгт мөрөө гаргаад одоо зүү ур зүг болох буян гიშгийнхаа зүгээс ирэхэд тэр болохгүй юм байхгүй. Одоо жил нь орж байгаа хүмүүс эрэгтэй хүмүүс нь төрүүлж эхлээд жилээс өмнө хийлэгдэх гэдэг юм уу. Эмэгтэй хүмүүс нь жилийн дараа нь хийлэгдэх гэдэг юм. Одоо ийм одоо нийгэмд бас яриа бас олон байдаг. Энийн тухайд одоо эргэзгийн тайлахын тухайд та. Зурхай ухаан бол одоо бурхан шашны 10 ухааны баг 5 ухааны нэгэнд нь багтдаг шүү дээ. Тэгэхээр зурхай ухаан дотор бол одон зурхай ухаан, махбодын зурхай гэж хоёр ангилж байгаа юм. Тэгэхээр одон зурхай ухаан бол одоо нарийн шинжлэх ухааны тооцоололоор тооцоолдог. Дээрээс нь нарийн тооцоо чулуу энтер тавьж одоо жилийн өнгө, календар энтер гаргадаг одон зурхай ухаанаар байна. Мөн одоо махбодын зурхай гэдэг бол одоо 5 махбодыг хооронд нь учруулж ингэж одоо жилийн өнгө, дээрээс нь одоо жилийн тодхрын зурхай, хүүхдийн дэмбэрэл, биерийн зурхай, дээрээс нь өвчний зурхай, үхсдийн зурхай, лувсын зурхай гэдэг ингээд 5 ангилдаг л дээ. Энэ дотроо жилийн тодхрын зурхай гэж юу гэж байгаа юм гэхээр одоо жилийн тодхрын зурхайг бол дотор нь ширүүн 7 чулуу гэдэг ингээд 30 чулуу тавиад ам бие эрхтэнхий энтерт бол хуваагаад ингээд чулуу тавиад ингэж одоо жилийн засал дуваа энтрийг хийлэгдэг. Засал ерөнхийдөө гардаг юм байгаа юм. За яг хөө тэр жил орсон хүн
Ер нь бол эрэгтэй хүн жилээ өгтөн, эмэгтэй хүн жилээ дагна гэж зурхай ном сударт бол байгаа юм. Жил нь гарч байгаа эмэгтэй хүн бол жилийн дараа жилээ заслаа сайн хий. Тэр нь жаахан хүн тусаад байна л гэж ингэж байгаа. Тэгэхээр жил орж байгаа ерөнхий эрэгтэй голцоо эрэгтэй улсууд бол жилийн өмнө заслаа хийх юм бол өөрт нь хүрээд байгаа шүү. Тэгэхээр одоо жилийн татврын зурхай бол одоо жил орсон хүн харш жил бага харш тэгээд ивэл 3 жил орж байгаа. Дээрээс нь суудлагын өнцөг, дээрээс нь одоо нэг суудлаар сууж байгаа 90 улсууд бол суудлаас алгах. Дээрээс мөнгөний одоо мөнгө засаж байгаа мөнгөний засал, дээрээс нь гүмгийн засал, наш төрсмийн засал гэдэг юм маш олон юм байдаг л та. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд бол хулган жилтэй хүний их харш жил гарч байгаа. Дахиад туулаа жилтэй улсуудын бага харш жил гарч байгаа. Мөн дээрээс нь 13, 25, 37, 47, 63, 93, 97 гэдэг ийм жилтэй 85, 97 гэдэг ийм жилтэй улсууд бол одоо бас жил орсны 100 дотор бол ингэж харж байгаа шүү дээ. Жил орсны засал, мор жилийн засал хийх нэ гэж. Одоо энэ жил огторгой дургуйж байгаа мор жил бол 1 цагаан мөнгөтэй жил юм. Тэгэхээр 1 цагаан мөнгө төрсөн улсууд бол 1 цагаан мөнгөнийхөө засал хийлгэнэ гэж. 1994 оны нохоо жилтэй улсууд бол 33 гүмэг гэж тийм засал хийлгэх байгаа. Жилийн гүмэг гэж насны гүмэг, суудлын гүмэг энэ төр гээд ийм заслууд байна. Мөн дээрээс нь наш төрсөн байна. 2 янзын наш төрсөн, гадаад наш төрсөн, дотоод наш төрсөн гэдэг. Гадаад наш төрсөн яадаг ихлээр одоо жилийн наш төрсмийг хийлгэхгүй бол одоо гадна талаас гэмтэх талын юм бол бас их гараад байдаг хүнд. Тэгэхээр жилийн турш бол жилийн наш төрсмийг хийлгэх хэрэгтэй. Суудлын наш төрсөн гэдэг бол одоо дотоод наш төрсөн гэж ярьдаг. Дотоод наш төрсөн ирсэн хүн яадаг ихлээр дотор одоо сэтгэл санаа хямрах, одоо бие өвдөх энтриум маш их ирдэг учраас дотоод наш төрсмийг хийлгэх ёстой. Гүмэг дээр бол бас нас заацсан байдаг. Одоо 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81 гэсэн ийм настай улсууд бол одоо суудлын гүмэг гэдэг гүмэг хийлгэх нь. Мөн дээрээс нь 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 гэдэг ийм настай улсууд бол бас одоо насны гүмэг гэдэг тэр гүмгийн засал хийлгэх нь 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 гэдэг ийм настай улсууд бол одоо мөнгөний засал хийлгэх нь. Гэх мэтлээ одоо бараг л бүгд орчлоо одоо энэ одоо бурхан багшийн их дүүчийн өдөр тохиож байгаа шөнийн 1-ээс 15 хүртэл хүн буян ном хийх юм бол бум төмөр өсдөг, буян хийх юм бол төм бумаараа өсдөг, нүгэл хийх юм бол мөн адил одоо тэрний дагуу их өсдөг гэж ингэж ярьдаг. Тийм учраас одоо ард иргэд бол 15-ны дотор буян номондоо бол шамдах хэрэгтэй байдаг. Ер нь бол заслыг 12 сарын 22-нд нар утснаас хойш дараагийн цагаан сар тэгээд жилийн турш заслын номондоо бол шамдах хэрэгтэй байдаг. Цаг зав гаргаж бид нар хүлээж авч ирсэнд танд маш их баярлалаа. Таны буян ажилд амжилт хүсье. За сүстэй олон та бүхэндээ шар шиндээ сайхан шинэлээрэй.